Ард түзөө үзүүлж байна. Зуун настай ээж 9-р хэсэг. Найрын зар цайдмын голыг өгсөж уруудан морин дээлдээгүүр тарлаа. Хурмын зар сонссон дамчаа нэг өдөр довчонтой уулзахаар Вандангинд ирэв. Тэрээр хаждыг хараад довчонгоос "Чиний эхнэр болох гэж байгаа бүсгүй энэ юм уу?" хэмээн амаа хангаалan гайхаж, "Ээ бурхан, чи чинь энэ нутгийнхаа хамгийн сайхан бүсгүйг эхнэрээ болгож байгаа мөн ч азтай хог юм а. Мөн ч сайхан бүсгүй байна шүү" хэмээн дуу алдаж. "За, би чамд нэг юм хэлмээр байна. Чи хүнд хэлвэ? Би Дөгөр баяны том охин Нансалд сайн болчихлоо. Гаадан ахыг дагаад Дөгөр баянид хидэн удаа очлоо. Би ер нь яах вэ? Тэр надад бас сайн юм шиг над руу хараад энийгэд байх юм. Яаж уулзах вэ? Чи туслаач" гэлээ. Довчин туслах аргаа мэдгүй ч тэрээр хөөрхий дамчааг өрөвдөв. Аав ээж ч байхгүй, хөрөнгө чинээ байхгүй хүнээр тэр тусмаа Дөгөр баяных яаж хүргэнэ болохов. Дөгөр баяны том охин гэж довчонгоос ганц нэг ихч Нансал гэж бүсгүй бий. Дөгөр баяных 2 охинтой ганц хүүтэй айл. Ганц хүү дарам загдан хаждыг эргүүлэх санаатай хидэн удаа будын дээрсэн ч хажид царай өгөөгүйг довчин сайн мэднэ. Сая сурагдуулахнээ Сайн Ноён хаан аймгийн Жонон засгийн хошууны нэгэн зангийн охиныг эхнэрээ болгон авч байгаа сурагтай. Дамчаагийн зовлон нэмгэлж эс чадахтаа даган мордож хоёул гэрийн ойролцоох толгойн орой дээр гарч мориноосоо буун суулаа. Дамчаа сэвэлзэх салхинд нүүрлүү орж ирэх үсээ илбэн хоошоо болгоод над шиг ах トゥ амраг садан аав ээжгүй хүнийг Дөгөр баяны хүргэнэ болгоно гэдэг худлаа л да. Гэчгээд нэг л их бодол болон сууснаа. Маргааш гаадан ахтай очиж Дөгөр баяны адууг дэллэнэ гэсэн. Тэр чөлөөгөөр л яг надад сайн уу гэдгийг нь мэдхийс. Хэрэг би буруу бодож байсан бол яах вэ? Ядуу хүний заяа завхт гихчээр сэтгэл шаналж явхаас хэмээлээ. Довчин ч юу хэлж мэдхээ олж ядан Дэмил цолбуураараа оролдож суулаа. Дамчаа, би танаа нутагт ирээд бараг жил болох гэж байна. Ер нь чамаас өөр надад итгэх хүн алга. Гаадан ах яах вэ? Хөөрхий 2 өнчин хүүхдээ л тэжээх гэж зүдэрсэн хүн байх юм. Гэхдээ би нэг дам сураг нутгийн хүнээс дуулсан юм. Манай муу ихч Дөгөр баянид зарцлагдж байгаад өнгөрсөн гэсэн энэ үнэн үү? Гэхдээ довчин үржин гэж даруухан бор эмэгтэй Дөгөр баяны эхнэр юмжрийн бараа болгочоор явж байдгийг саналаа. Дамчаад мөн юу гэж хэлэхээ мэдэхгүй сууснаа. Би танаа ихчийг чинь зүсэл танихаас цаашгүй. Гэхдээ дамчаад олон бодол бодогдож байгаа нь элт. Нэг талаар Дөгөр оюн ганц ихчийг нь зарж байгаад учир шалтгаангүйгээр амь насыг бүрлэгчгсэн гэж бодовч нөгөө талаар Дөгөр баяны охин Нансалд алдсан сэтгэлийнхээ чөлөөг яах вэ? Гэхдээ түүнд нэг бодол байлаа. Дөгөр баяны зарцуулан ойртож байгаад эгчийгээ яаж нас барсныг мэдэх, мөн охиныг нь оргуулах юм. Хамгийн гол нь охиноос нь эгчийнхээ талаар мэддэг чаддаг бүрний асууж мэдэх, мөн баян тарганаа гайхуулан ганц нэг уулзахаар хэдэн албатай загнаж зөвхөн ташуураар ороологдог дарам загдыг яаж хашрах талаар бодно. Ингэж шүд зуух болсон учир нь саяхан хэд хоногийн өмнөөс адуу олж ирсэнгүү гэж гаадангийн тархийг хаг цохоод явуулсан байв. Гаадан хэдий нуусан ч гэсэн дамчаа хэдий мэдэж болсон болоогүй сайн ир хийх гэж бас явсан болохоор хар багаасаа хатуу хөдөг үдсэн дамчаа нэгэнт бодсон л бол заавал биелүүлдэг зарчимтай хүн юм. Тэрээр Дөгөр баяныхаас эгчийнхээ талаар мэдэж авах, охиныг нь оргуулан зүгтаах гэсэн олон бодлыг дунд хэдэн өдөр явлаа. Дөгөр баян мэдээж дамчааг гар хөлийн үзүүрт зарах хүн нэмэгдлээ гэж баярлана. Нэг өдөр бүр гэртээ дуудаж ирүүлээд эхнэр юмжрээрээ хоол хийлгүүлж шар тас хайсан бүлээ Монгол архиар дайлан хөл алдан манжирхан "За дүү минь, чи
Чи намайг зах зугаас нь мэддэг болсон байх. Ах нь энэ хонхордон хэдэн малтай юм. Мал малын захтай болохоор хүн хүчний хүрэлцээ муу байх юм аа. Би гаадантай уулзсан. Өөртөө чинь уулзаа гэж байна лээ. Гаадангих гэж айл чинь манай хүчиндэл айлын дайтай айл явсан юм штэ. Хөөрхий муу талигач ихнэр нь чиний хамаатан байсныг сая л мэдлээ. Ахын дүү эр хүн морины нуруунд дээр өвлийн хүүтэн салхи сөрөөд сэнгэнтэл эсгрээд давхиж явах шиг жаргал хаа байх вэ? Би чамайг адуучнаар авах санаатай байна. Манай адууг хариулах уу гэж асуучхаад хуйтан харцтай нүдэрээ нэвч ширтэгтэн дамчаад олон юм бодогдож байлаа. Эгчээгээ яаж өнгөрснийг мэдэх вэ? Мөн нанслыг яаж эхнэрээ болгох вэ? Сая дөгөр баяны адуучин байсан дорилог гэнэт ор сурггүй алга болсон. Эднэр өөрсдөө болохоор хүрээ явсан гэж хэлсэн ч дорилог адуу дутааж тэр чигтээ оргон зайлсан нь тодорхой болсон билээ. Тэгэхээр би яах вэ гэсэн бодол зурс хийгээд ерөн зөвшөөрчгий. Тэгж байгаад энэ айлын чанар чансааг мэдсэн хойноо учир нь олдно визээ гэж бодоод дамчаа. Болно. Хизээ адуугаа хүлээж авах уу гэхэд дөгөр баян ихэд баяртайгаар за тэр залуу хүний хийдгэл ажил гэлээ. Оройн нь гэртээ ирэх замдаа дамчаа нанслыг л бодож байв. Эргэлцсэн алагнууд ичимхийрэн хулгайнуудаар харах төрхөн энэ бүхнийг бодсон тэрээр гэртээ ирэхэд гаалан ах нь хоолоо хийчихсэн хоёр хүн унтчихсан байлаа. Тэрээр дээл хувцаа тайлан хоолоо идчихээд унтахын задгай тулганыхаа өмнө саяхан хаг цохиулсан толгоондоо эмзэглээд байгаа бололтой толгоогоо илэн суух хүргэн ахаа харсан дамчаад өрөвдөх сэтгэл төрж. Гаадан ахаа, та надаас юуг нь уух вэ? Та надад мориноос унсан гэсэн худлаал юм байна лээ. Таныг дарам заг зодсон гэсэн гэвдтэй. Гэхэд юу хэлэх нь энвэ гэсэн шиг гэнэт цоцсон ааштай нүдэд үрлийлгэн харлаа. Тэрээрээ жаахан дуугүй сууснаа. Тийм ээ. Дарам загд балганы том хүү тунсаг хоёр адуу олж ирсэнгүй унаа дуусглаа гэж зодсон. Ядуу бидний зовлон ямар барагдах вштэй. Гэчгээд энэ муу хоёр хүүгээл хүний барлаг болгочихгүй яаж өсгөндөө хэмээн санаа алдав. Дамчаа мөн л дуугарсангүй. Жаахан сууж байснаа гинт гаадангаас ахаа миний игч яаж өнгөрсөн юм бэ? Гэхэд гаадан тулган дах галаа шилээврээр төнхөж хэсэг чимээгүй сууснаа. Би тэр үед адуу хоторлоод явчихсан байсан юм. Надад болохоор өвчнөр өнгөрсөн гэдэг юм. Гэхдээ намайг ирэхэд нүүр ам би нь тэр чигээрээ шархуулчихсан байсан юм. Сүүлд дуулахад адуу шахаж байгаад хашаа зад татан гарсан адууны хөлдөөр орчихсан юм байна лээ. Тэгээд л дөгөр баяныхан хэдэн зарц албат нараа өвчнөр өнгөрсөн гэж хэлээрэй гэж сануулсан юм шиг байгаа юм. Хамт дөгөр баянад зарагдж байсан хүнээс сүүлд дуулахад манай муу талигачиг аргалж явж байхад дууцаар байгаад хашааны үүдэн дээр зогсоосон байгаа юм. Омглон эмнэг голдуу адуун дотор дарам загд дөгөр нар адуу хөөж байгаад үүдэн дээр зогсож байсан түүнийг минь дайрч унгаан дээгүүр нь гიშгэлээд гараад явчихсан юм байна лээ. Химэн хатаж ивэрсэн уруул чичгэнэн яриан сааралтад явчихв. Дамчаач энэ бүхнийг сонсоод сэтгэлд нь дөгөр баяныг үзэн ядах хүсэл түрэн гарч ирэв. Та яагаад энэ тухай хүнд хэлдэггүй юм бэ гэвэл дөгөр баяны эхнэр юмжир болон хүү дарам загттайгаа намайг дуудаж уулзаад хэрвээ хүн амьтанд хэлбэл чи болон чиний хоёр хүү амьд явахгүй шүү гэж сүрдүүлсэн юм гээд мөн л дууга хурааж гал руу гөлөрсөн чигээрээ. Гэхдээ би хүнээс сурагдуулах нэ талигачиг адуунд дайруулдаг өдрөөс 2-3 хоногийн өмнө дарам загд балган баяны хүү тунсаг хоёр эхнэрийг минь зодож байсан гэж хонинд явсан хүн ярьсан юмдаг. Би балган баяны хүү тунсгийг сайн мэднэ. Бас л хүнээ байчихсан хүн. Ямар сайндаа миний хоёр хүүгээр зуны халуунд шон хийгээд дарам загд тунсаг хоёр гадаа морио бариулаад зогсоодог байсан гэсэн. Дөнгөж 4-6 насны хүүхдүүд ч үдэ. Яаж омглон морины хөл доогуур нь орчхоогүй юм бол ээжийнхэн сүнс эвээсэн байхаа да. Химээчгээд гараад явчихв. Тэр шөнө дамчаа унтсангүй. Эргэж хөрвөн хэвтгтэн
За ямар ч байсан эхлээд гаадан ахыг хоёр хүүтэй нь энэ баяны савраас салгая байз. Ачлахны хэдэн тэмээ хаанаас олдгийм билээ? Ямар ч байсан дөгөр баяны итгэлийг олж байгаад нэг шүн зайлаад одон доо. Гэхдээ охиныг нь аваад зайлахаа мэднэ гэж бодож байгаад нам унтчихжээ.